За сайн байцгаана уу? Бид нар бас нэг юм шинэ подкаст эхлүүлээд эхний дугаарыг хийх гээд энд сууж байна. Энд чинь миний хажууд бол маш сонирхолтой хоёр зочин ирсэн, гоё яриа өрнүүлэх гээд ингэ байж байна. Тэрний өмнө товчхон ямар агуулгатай ямар подкастыг бид нар хийх гээд байгаа талаар мэдээлэл өгчээ. Энэ подкастын маань нэр нь болохоор Grey. Ийм нэртэй. Тэгэд хүн болгоны толгоонд бол янз бүрээр бууж байгаа. Би бол юу гэж буулгаж хараад байгаа гэхээр Grey гэхэр чинь юм саарл талдаа ер нь ингээд юунч баригдахгүй юм шиг санагдаад байгаа. Их дипломат өнгө штэ тий. Яг ингээ хар гэхлээр хар биш, цагаан гэхлээр цагаан биш. Тэгэхээр тэр утгаараа ч юм уу, тохиолдлоор ч юм уу ингээд бас дипломатч мэрэгчлээ юм хоёр мундаг залуу бас ирж эхний дугаарт оролцох жоод би бас баяртай байна. За бидний подкаст ямар онцлогтой бусад одоо подкастуудаас ч юм уу өөр ингээд хараад үзэхлээр яг мэдээж хэвлэл мэдээлэл хөгжөөд хаасайгүй чөлөөт юм хэвлэл мэдээллийн орон зайгууд үүсээд нэг талтай зарим талаараа хараад үзэхлээр борооны дараах мөөг шиг гэдэг шиг маш олон подкастууд байгаа ч гэсэн биднийх илүүтэйгээр цаг үеийн чухал сэтгүүдийг барьж аваад мэрэгжлийн түүн дээр бодит анализ дүгнэлт өгч чадахгүй юм зочдыг оруулж ирээд нэлээд нарийн deep гэх юм уу да ийм яриаг бол хийх ийм зорилготой байгаа. Тэгээ энэ нь бол үзэж сонсож байгаа хүмүүстэй нэг талдаа оюуны нөгөө талдаа бас мэдлэгийн дахиад нэг юм нь бол бас мэрэгжлийн хүмүүсийн байр суурийг ч гэсэн зөв одоо цаг үеийн арга хэлбэрээр илэрхийлэх боломжоор нь хангаж өгөх ийм зорилготой подкаст байгаамаа. За тэгээд сайн байцгаана уу? Өдрийн мэнд, өглөөний мэнд. 4 сар эхэлж байна. Бас их сонирхолтой сар байна тий. Энд чинь нэлээд олон шин зохицуултууд бас хэрэгжиж эхэлж байгаа ийм сар юм байна шүү дээ. За тэгэхээр гурлаа бас эхний ээлжинд хоорондоо бас үзэгчтэй, сонсогчдод зориулаад танилцъя. Мэдээж би бас өөрийгөө танилцуулаагүй явцсан байна. Миний нэр Намхад Орж. Тэгээ ер нь бол бас энэ медиа чиглэлийн нэлээд олон ажлуудыг хийдэг. Зарим нь бас мэдчих магадгүй баха. За би Намхад Орж гэж залуу байна. Нэр дашрамд хэлэхэд би бас олон улсын харилцааны мэрэгчлээ. Хүмүүсийн олон улсын харилцааг, олон улсын эдийн засгийн харилцаагаар төгссөн. За та хоёр маань өөрсдөө бас тавчхан танилцуулаач. Намаа мөнх хөргөлдөг. Arctos Analytics гэдэг компанийнхаа үүсгэн байгуулагч, ахлах шинжээч, судлаач гэж явдаг. Олон улсын харилцааны мэрэгчлэр бакалавр, магистр хамгаалсан. Бакалавра Америкийн нэгдсэн улсын Жорж Мейсоны сургууль, дараа нь Барселоны олон улс судлалын хүрээлэнд магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ дараа нь бас Монгол улсын сургуульд хуулиар бас сурсан байгаа. Тэгэхээр харилцааны мэрэгчлэг бол бас нэлээд гүнзгийрүүлээд ирсэн байна. Тэгээд сонирхолтой нь бас Америкт сурч исэн маань өнөөдрийн бас ярих сэдвтэй нэлээд гоё уялдаад байгаа ч юм шиг. Тэр яг Vibe-нд одоо школ аавна гэж ярьдаг те. За таны хувьд? За сайн байна. Намайг Эрдэнэ Өчөр гэдэг. За би бас Мөсийн олон улсын харилцааны сургууль төгссөн олон улсын харилцааны мэрэгчлэлтэй. За тэгээд Arctos Analytics гэдэг энэ компанид болохоор ахлах судлаачаар тэгээд хамтран үүсгэн байгуулсан. Arctos Analytics гэдэг энэ компани маань ер нь хизээ байгуулагдсан компани бай. Бас товчхон энэ зорилтын нэг тавар маань хэлээд өгөөч. Манай компани үүсгэн байгуулагдаад одоо жил болох гэж байна. Тэгээд яг идэвхтэй үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлээд 3-4 сар ерөнхийдөө нэлээд тийм шиг удаагүй байгуулга байгаа. Тэгээ манайх бол яг судалгаа шинжилгээний компанид байгуулах гэж явдаг. Тэгээ онцлог нь гэвэл яг манайх дандаа олон улсын харилцааны мэргэжлэр төгссөн тийм залуучууд баг болж ажиллаж байгаа. Ер нь бол би бас вебсайтаар нь зочлоод ерхий бол мэдээллүүдийг авсан байгаа зорилж байт юм уу. Гэхдээ ер нь таад маань хамтдаа бас нэг ширээний ард сууж агаад энэ байгууллагыг эхлэхдээ нэг юм харсан. Юу гэдгийг вижн ч юм уу харсан нэг бас энэ байгууллагыг заавалчгүй байгуулад ийм чиглэлийн үйлчлэгийг заавал үзүүлэх хэрэгцээ шаардлага энэ зах зээл дээр байна. Хүмүүст энэ бол хэрэгтэй юм байна. Асуудлыг шийдэх юм байна. Мэдлэгт нэмэртэй юм байна ч гэдэг юм нэг юм харсан байх тийм. Тэрнээс бас хуваалцвал анх энэ санаа орж ирэхэд
хоёр зорилго ч юм уу хоёр юу харагдсан байдгийг. Нэгдүгээрт нь манай Монголд судалгаа гэдэг юм хүчгүй байна. Чанартай судалгаа гэдэг тийм. Тэгэхээр энэ салбарт энэ чиглэлээр судалгаа гэдгийг чанарын дэвшлүүлээ арай өөр түвшинд гаргая. Тэгээ энэ судалгаа оюуны ажил Монголд үнэлэгддэг болгоё гэсэн тийм зорилт тавьсан. Хоёрдугаарт нь Монголыг сонирхсан жуулчд байна, хөрөнгө оруулагчд байна, гадны төр засгийнхан байна. Эдгээрт хангалттай мэдээлэл манай улсын талаар хүрдэг юм байна гэж харсан. Тэгэхээр бид нэр бас Монголын талаараа англи хэл дээр олон улсын зах зээлд мэдээлэл хүргэе гэдэг тийм зорилт тавьсан. Тэг яг энэ утгаараа манай компани яг давчхандаа хэлбэл нэгдүгээрт олон улсын нөхцөл байдал, за Монгол улсын гадаад орчны талаар монгол хэл дээрээ дотоодын өмсгчид үйлчлүүлэгчдэд зориулсан мэдээллийн бүтээгдэхүүн судалгаа хийе. Хоёрдугаарт болохоор зэрэг Монгол улсынхаа дотоод нөхцөл байдлын талаар олон улсад за гадаадын өмсгч үйлчлүүлэгчдэд бодит үнэн зөв мэдээллийг хүргье гэсэн ерөөсөө ийм зорилтын дор үйл ажиллагаа явуулж байна. Зорилт хийж үзүүлж үйлчлэг нь бол маш их таалагдчихна. Тэгэхээр одоо бас яг тэр үйлчлэгийг бодит үүсгэн байгуулсан хүмүүсээс нь авах гэдэг биеэр авах гэж сууж байгаа. Бас би нэлээд баяртай. За подкаст маань бол анх удаа хийж байгаа учраас бид бас юу гэдгийг энэ YB гурлаа өнөөдөр бас тодорхойлж нэлээд энэ өнгө төрхийн суурийг тавих нь шүү дээ. Тэгэхээр гурлаа бас нэлээд гоё чөлөөтэй яриа гэж бодож байна. За өнөөдрийн сэдэв бол Дональд Трамптай холбоотой. Энэ хүн ер нь яг ямар хүн юм? Тэгээ мэдээж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. 3 удаа нэр дэвшээд тэгээ хоёрт нь одоо сонгогдсон гэх юм уу да 3-аас 2 гэдэг амжилттай явж байгаа ийм ерөнхийлөгч байх нь. Тэгээд ерөнхийлөгчтэй холбоотойгоор зөвхөн хувь хүний асуудал мэдээж одоо юу гэдэг өнгө төрхөөс гадна энэ хүн өөрөө дэлхийн олон улсын харилцаанд нэлээд хүчтэй нөлөөлж байгаа учраас бас бодлогууд тэгээд бас чиг хандлагууд яхаар байна. Одоо цаг үеийн бас мэдээллүүдийг нэлээд сайн ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр мэдээж энэ хүнээсээ эхлүүл илүү сонирхолтой одоо суураас нь эхлэе те гэж бодож байна. За миний мэдж байгаагаар бол 1946 оны 6 сарын 14-нд Нью-Йорк хотод төрсэн энэ хэрхэн бизнесийн алдартай юм одоо entertainment бас хүн байж байгаад 2016 онд байдаг хаа тийм 16 онд ерөнхийлөгчийн сонгуульд одоо нэр дэвшиж ингэж явж исэн хүн байгаа. За одоо Дональд Трамп маань бидний дэргэд байхгүй юм чинь тийм Дональд Трампыг бас нэг танилцуулаад та хоёр маань энэ хүн бол ийм хүн байгаа гэд суураасаа эхлэх үү. За Трампын хувьд бол мэдээж хэрэг өөрийнх нь имиж хүн нь бизнесмен тийм анх хөдөлгөөний салбарт хэлцэл төр хийж хөрөнгө оруулж тийм юу гараагаа эхэлжсэн. Тэгээд өөрийг нь бас нэг имиж гэх юм уу одоо гол өөрийнх нь өрмөц шинжих юм бол deal maker хэлцэл хийдэг хүн эцэл хийх тал дээр мэргэсэн юм байна. Тэгээд бас бусад хүмүүс ажиглагчд бол Трампыг шийдэмгий тэгээд шууд хүнтэй маргах, үл ойлголцох ч юм уу ямар нэгэн асуудлаар зөрөхтөл ерөөсөө имэдгүү, айдгүү тийм тэгээд прагматик гэж хүмүүс их тодорхойлдог Трампыг. Тэгээд Трамп бол яг өөрөө гинт ингээд бизнесмен хийж байгаад ерөнхийлөгч болсон юм шиг ингээд хүмүүс санагддаг. Зарим хүмүүст ажиглагддаг. Гэхдээ яг ингээд өөрийнх нь амьдралынхаа түүхийг хараад анхаар ерөнхийлөгч болно гэсэн зорилго, тэр зорилт бол мань хүнд байсаар ирсэн юм шиг санагддаг. Тийм ажиллаж байхад. Тэгээд өөрөө яг баттай ялна гэж үзээд нэр дэвшсэн нь бол одоо 17 онд тий 16 онд ерөнхийлөгч нэр дэвших шийдэж байсан. Тэрнээс өмнө бол тэр бодлол байсан юм шиг санагддаг. Тэг яг тийм юм байлаа. Ингээд харахаар зэрэг 2007-2008 оноос эхлээд бүр яг улс төрд орноо. Гэхдээ одоо зөв момент хүлээж нөхцөл байдлаа хүлээж тооцоолж исэн гэх юм уу. Тиймэрхүү төр зураг санагддаг юм л. Мэдээж одоо яг цаг үетэй холбоотой өрнөж байгаа үйл явдал гэх юм бол дайнтай холбоотой асуудлууд яригдж байна. Сүүлд бол бас Путин Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин
Путинтэй ер нь бол уулзч хилцээр их ийм халуун сэдв бол өрнөд байгаа. Гэсэн хэдий ч гэсэн тэрний наан албаны хүмүүс хоорондоо мэдээлэл солилцооч гэдэг юм уу, уцаар яриач гэдэг юм уу, нэлээд олон асуудлууд ингээд өөрчлөгдөөд янз бүрийн нөхцөл байдлууд одоо хөлбөрөөд байна, тий. Тэгэхээр судлаач хүний байр сууриас та хоёр маань бас энэ нөхцөл байдлыг Путин, Трампын уулзалтаар ер нь ямар асуудлууд шийдэгдэх гээд байгаа гэдэг талаас гэтэл бас шууд гол сэдв рүү ороод яриад ирлээ. Судлаач Эрдэнэ очрын хувьд Трамп Путины уулзалт за болох нь бол тодорхой болцсон. За яг хизээ уулзалтын тов хизээ яаж болох уу гэдэг нь бол одоохор бүрэн тодорхой болоогүй байна. Гэхдээ энэ уулзалтаар бол одоо яригдах асуудал бол тодорхой. Мэдээж Америк нэгдсэн улс, Оросын улбаны улсын одоо хоёр талын харилцааг яаж сайжруулах уу нэгт. Хоёрт одоо гол анхаарлын төвд байгаа Орос Украины дайныг зогсоох уу тий. Зогсоовол инхий хэлцээрийг одоо байгуулах шаардлагатай ямар нөхцөл болцлоор одоо хэлцээр байгуулах вэ гэдэг асуудал яригдана. Трамп 2 сарын 12-нд за Путинтэй анх уцаар ярьсан. Ерөнхийдөө одоо тангар өргснөөс хойш одоо бараг 3-7 хоногийн хугацааны дараа гэсэн үг тий. Ерөнхийдөө энэ ажилд бол одоо ханцуу шамплан хурдан одоо идэвхтэй орж ийн гэсэн үг тий. За тэгээд уцаар ярихдаа Орос улбаны улс, Америк нэгдсэн улс юу тохиролцсон бэ гэхээр зэрэг за энэ дайныг бол зогсооё. Зогсоох талаар одоо яриа хэлцээ эхлүүлэе гэдэг тохиролцоо хийсэн. За тэгээд тэрнээс хойш талууд бол одоо Америк, Оросын төлөөлөгчид тэдэд удаа уулзлаа. За 3 сарын 18-нд 2 удаагаа уцаар ярьлаа тий. Америк, Оросын төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалт яг хизээ болох вэ гэдэг нь бол мэдээж энэ инхий хэлцээрээр одоо ямар асуудал ярих уу, тэр хэлцээр ямар нөхцөл болцлоор байгуулагдах уу гэдэг зүйл одоо илүү тодорхой болсны дараа мэдээж тав байршлан тодорхой болно. За одоогоор ерөнхийлөгч Трампын хувьд бол ер нь байр суурь маш тодорхой илэрхийлж ирсэн. Хоёр зүйл дээр. Нэгдүгээрт Украиныг НАТОд гишүүнээр элсхийг бол Америк нэгдсэн улс дэмжихгүй. Хоёрдугаарт Украины хувьд одоо энэ дайны өмнө байсан тэр Украины газар нутгийг нутаг дэвсрийг сэргийхийг шаардах нь бол ер нь биелэхгүй тий. Тэр бол бодит бус шаардлага гэдэг энэ хоёр байр суурийг бол маш тодорхой илэрхийлж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө за энэ байр суурийг 2 сарын 12-нд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Европын удирдлагуудтай, НАТОгийн удирдлагуудтай уулзах үеэр бас маш тодорхой илэрхийлсэн. Тэгэхээр ерөнхийдөө юу харагдаж байна гэвэл энэ үйл явц ингээд инхий хэлцээр байгуулах үйл явц эхэлж байгаа нь Америк нэгдсэн улс одоо улсын байр суурь Оросын улбаны улстай бас нэг талаар одоо нийлж байгаа гэх юм уу. Тэр нөхцөл байдал одоо яг инхий хэлцээр байгуулах үйл явцыг одоо эхлэхэд дөхөм. Тэгээд тэр үндсэн дээр одоо илүү энэ үйл явц одоо хурдтай ингээд идэвхтэй өрнөд явж байгаа л та. За хамгийн сүүлийн байдлаар бол Америк нэгдсэн улс одоо Оросын улбаны улсын талтай уулзсныхаа дараа одоо мэдээж Украины талтай уулзсан Зеленский. За ингээд 2 сарын 28-нд Зеленский Вашингтонд альчлаад хоёр талын дэд хэмжээний уулзалт болсон. За түүнээс хойш 3 сарын 11-нд за бас хоёр талын төлөөлөгчид Сауди Арабитай уулзлаа. За тэгээд Украины талын одоо санаачлагаар энэ дайны галыг төр хугацаанд зогсооё. 30 хоногийн хугацаанд гал зогсох хэлцээр байгуулъя гэдэг санал гараад за яг сүүлийн байдлаар бол за Орос улбаны улс Украины саналыг 100% зөвшөөрөө үүсгэсэн. За ерөнхийдөө хэсэгчлсэн байдлаар гал зогсооё гэдэг тохиролцоотой гэж байж байна. Ерөнхийдөө яг Трамп Путин хоёр уулзлаа гэхэд яг юу яригдах уу, ямар тохиролцоонд хүрэх үү, хизээ тохиролцоонд хүрэх үү гэдэг нь бол яг одоогийн байдлаар хэлэхэд бол одоо хэцүү. Гэхдээ яг зүгээр яг ийм асуудал яригдана гэдэг нь бол арай бидэрт одоо ойлгомжтой гэх юм уу те. Илүү тодорхой харагдчихна л та. Нэгдүгээрт нь угаасаа Америк Оросын тал цэргийн ажиллагаагаа зэвсэгт мөргөлдөөнө зогсооё гэдэг дээр хэрхэн зогсоох вэ гэдэг энэ асуудал бол яригдана. Хоёрдугаарт нь Оросын талын эзэлсэн байгаа, хяналтандаа авсан байгаа газар нутгийн статус нь яах юм бэ? Тэ. Энийг яаж зохицуулах юм гэдэг асуудал мэдээж хөндөгдөж яригдана. Гуравдугаарт нь болохоор
аюулгүй байдлын баталгаа. За гал зогсоох гэрээний хилцэр хийлээ. Украины талд ямар аюулгүй баталгаа өгөх юм бэ гэдэг асуудлыг ярин. За энэ дээр мэдээж хэрэг Европын тал, Европын орнуудтай хэлцэх бах, татж оролцуулах бах. Тэгээд дөрөвдүгüүрт нь Орос улс ч одоо дан эхэлснээс хойш 2-3 жил ингээд эдийн засгийн 20 гаруй хэмжээнд орцсон. Эдийн засгийн нөхцөл дотоод нөхцөл байдал хүнд байгаа. Тэгэхээр Оросын зүгээс бол 20 гаруй хэмжээг цуцлах асуудлыг тавина. Тэгэхээр ийм дөрвөн юм дээр л одоо хилцээ negotiation л явах байх та. Зеленский Трампын уулзалт бол нэлээд бас хүүтэй уур амьсгалтай гэх юм уу да болоод өнгөрсөн шүү дээ, тий. Тэгээ энэ дэр бас судлаачдын зүгээс та хоёр маань юу гэж харж ив? Нэг талдаа бол том гүрэн шахалт үзүүлж байна. Ер нь бол за ингэхгүй шүү. Та нар одоо ер нь нэлээд хугацаанд энэ өмнөх ерөнхийлөгч байхын үед бол тусламж авсан. Маш их хэмжээний дэмжлэг авсан. Гэтэл одоо өнөөдрийн хүртэл яг талархсан юм уу гээл те. Нэг иймэрхүү байдлаар шахалт үзүүлж эхэлж байна. Зүгээр миний зүгээр тэр уулзалт айлчлалыг хараад надад төрсэн сэтгэл гэх юм бол Трамп өөрийнх нь одоо нөгөө хилцээ эдгэнийг одоо стил гэх юм уу те. Тэр нь арга барил нь эхлээд нилийн шүмжтэй дэвэргэж шахалт үзүүлдэг те. Тэгээд тэрнээсээ жоохон буугаад яг өөрсдийн хүссэн тэр хилцэл тохироондоо хүрдэг ч юм уу те. Тэгээд яг тэр ажлаа аваад тангар өргөд удаагүй байсан. Тэгээ Зеленскийтэй хийжсэн анхны уулзалт байсан гэдэг жоохон Трампын зүгээс жоохон хэтрүүлсэн юм болов уу гэж надад бол санагдсан. Тэрийг Зеленский ч гэсэн тун таагүй хүлээж авсан. Яг судлаачид бас яг тэгж тайлбарлаж байгаа. Трампын яг нөгөө яриа хэлцээний арга тактиктэй холбож тайлбарлаж байгаа. За энэ уулзалт болохоор Трамп Зеленский уулзалт болохоор 2 сарын 28-нд болсон. Ердөө одоо тангар өгснөөс хойш нэг сар гарны хугацаанд гэсэн үг шүү дээ. За яг үнэхээр энэ уулзалт яг одоо таагүй уур амьсгалд болсон. Тэгээд уулзлын дараа бол Трамп ерөөсөө Украины талд шууд одоо шахалт үзүүлж эхэлсэн тийм. Шууд жиргээл эхэлсэн. Тэгсэн ерөөсөө Зеленскийг шүүмжлээл. За Зеленский одоо за Украинтай инх тайван хилцээр тогтооход бэлэн биш байна тийм. Америк нэгдсэн улсыг хүндэтгэхгүй байна. Гэл одоо мэдээлэлээ гээл тийм. Ер нь бол эсэргээрээ Зеленский ерөнхийлөгчийг дарангуулах юм аа гэдэг. Тий яг өнгөөс тиймэрхүү өнгөөс урамсгалтай байгааг мэдгэж эхэлсэн тийм. За тэгээд бүр яг боддоор Америк нэгдсэн улс одоо Украинд зэрэг техникийн тэр үзүүлж байгаа тусламжаа зогсоон тий төр зогсоон. За Украины талтай одоо Америкийн тусгай албад тагнуулын байгууллага хамтарч нөгөө мэдээ солилцож байгаа тэр үйл ажиллагааг зогсоон гэдэг. Өдөг боддоор ингээд одоо юу гэдэг шахалт үзүүлээд эхэлсэн. Тэгээд энэ уулзалт яг ингээд таагүй уур амьсгалд болсон ерөөсөө Америк нэгдсэн улс Украины талуудын нөгөө энэ дайныг зогсоох, яаж зогсоох вэ гэдэг талаар баримлаж байгаа байр суурь зөрүүтэй байснаас л ерөөсөө болсон гэж үзэж байгаа. Зеленский бол өөр байр суурьтай байгаа. Дайныг зогсохдоо юу гэдэг хуучин газар нутгаа юу сэргээж авна те гэдэг ч юм уу. За тэгтэл Америк нэгдсэн улсын Трампын байр суурь бол өөр байгаад байдаг. За энэ байдлаас ерөөсөө юуны уулзалтын уур амьсгал бол эхэлсэн. За бас судлаачдын зүгээс бас одоо онцолж байгаа бас нэг юм бол энэ уулзалт өөрөө нөгөө албан ёсны шууд англи дээр явсан. Гэхдээ албан ёсны нөгөө орчуулагчгүйгээр шууд давуу тал шууд явсан. Тэгэхээр Америк нэгдсэн улсын талд гэх юм уу те бас давуу тал үүсгэсэн. Яг гэвэл чинь Зеленский одоо нэг англи хэлээр дүмсэн хэлэн биш байгаад байдаг те. Орос, Украин онгор хэлэн те. Тэгэхээр 2 дахь 3 дахь хэлээрээ ингээд ярьж байгаа учраас нэгт ингээд байр суурийн зөрүүтэй байдал юу гэдэг байгаад байдаг. 2 дугаарт хэлний барьаар байгаад байдаг. Тэгэхээр энэ байдал чи өөрөө ингээд тэр уур амьсгал таагүй байхад бас нөлөөлсөн гэж үзэж байгаа судлаачид бас байна. Тэгэхээр яг таны хэлдэг шиг судлаачдын хөөнтэй нь холбож гаргаж ирж байгаа үнцэг бас нэлээд сонирхолтой байгаа. Юу гэхээр өөрөө бас Трамп маань ер нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд одоо ингээ ерөнхийлөгч болохоос өмнө яг энэ алхмыг тавихаас өмнө хуучин өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг бол шүмжилж эхэлжсэн тий. Төрсний гэрчлэгээ чи хаана байна? Та яг ер нь бол Америк хүн үү гэл энэ асуудлыг өөхгүй тий. Одоо юу гэдгийг дуулан шуугаан тарьсаар агаад хамгийн сүүлд ерөнхийлөгч Барак Обама өөрөө бас ингэж нэлээд хүчтэй хариу барих хүртэл бол үргэлжлээд ингэ явж исэн.
саяхан бас би бас энэ ярилцлагыг хийхээс өмнө өглөө жиргээ харлаа. X ороод харлаа. Тэгтэл Жо Байденыг бол бас дахиад өчигдөрхөн нэлээд хүчтэй бас роуст хийн гэх юм уу, нэлээд ингээд шүүмжилж бас бичсэн байна. Ер нь бол ерөнхийлөгч болоод энэ 2 сарын хугацаанд маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалтын боломжууд, ярианууд, амлалтууд бол хийгдэж байна. Тэгтэл бол Жо Байдены унтаа тий одоо өдөртлөгтэй sleepy гэж хэлж байгаа шүү дээ. Олигтой юм хийж чадаагүй гэл. Ер нь тэгэхээр мань хүний бас нэг юм арга барил нэлээд юм хүн рүү дайрж нөгөөтэйгүүр ингээд олны анхаарал тэгээд олны дэмжлэгийг авч тэгээ бас энэ хилцээрүүд юмнуудаа бол нэлээд чадварлаг явуулдаг нь бас хувийнх нь нэг юм арга барил авдаг шиг. Тэгэхээр яг таны бас хэлсэн байр суурьтай би бас нэлээд санал нэг байна. Төрүүлээд Зеленский ерөнхийлөгчийг бол нэлээд шахалтанд оруулж байгаа. Эргээгээд ямар ч аргагүй нөхцөл байдалд орж байгаа юм л да. Тэгээд яа харахгүй ерөнхийлөгч Зеленский өөрөө Украины ерөнхийлөгч Зеленский өөрөө хүлээн зөвшөөрөө за ингээд Америктэй хамтраад манлайлалд орно тий ингээд хамтраад ажиллахад бэлэн байна гэж бас мэдээлэл хийжсэн. Тэгэхээр ер нь бол судлаачдын зүгээс яг энэ уулзалтын дараагаар Украин ер нь бол буулт хийнэ гэдэг нь тодорхойлцсон гэдээ харж болох уу? Тий болно. Тий ерөөс Украины талд сонголт байхгүй байл л та. Одоо НАТОд гишүүнээр орно гэсэн бол тэрийг бол Трамп үгүй хэлчихлээ. Эргээд юу газрын хор элемент тий юугаа өгөө дайны үеэр авсан тусламжийнхаа мөнгийг эргүүлж төгөл гэдэг асуудал тавигдчихлаа. Тэгээ Украин ч гэсэн дайныг удаан хугацаанд өргөжлүүлэх боломжгүй бодит байдалтай байна. Ялангуяа Америк нэгдсэн улсын тусламжгүйгээр. Тэгэхээр Зеленскийд бол боломж одоо бол тий хилцээр хийх тийм юу бол орон зай байхгүй юм л. Ер нь бол үүний дараагаарч тэр үүний өмнөч тэр Европын холбооны улсуудтай бас ерөнхийлөгч Зеленский бас онлайн уулзалтууд ч гэдэм үү хилцээр юмнуудыг бол нэлээд хийгээд ингэ явсан. Нөгөөтэйгүр Америкийн нэгдсэн улс өөрөө Европын холбоонд үзүүлэх, Европын орнуудад үзүүлэх одоо энэ тусламжаа батлан хамгаалахын аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд одоо хангаж идэг ийм гүрний хувьд бол шууд энээсээ бас татгалзаж эхэлж байгаа нь энэ орнууд бас батлан хамгаалахын салбар руу хөрөнгө оруулалт хийх ийм зайлшгүй нөхцөл байдлыг бүрдүүлээд эхэлчихэж байгаа шиг байна. Нэг талдаа бол магадгүй олон улсын харилцаа нэлийн комфорт зон руугаа зарим талаараа магадгүй тий орцсон байж байгааг нэлийн өдөөгөөд өгöd байгаа юм болов. Тий яг үнэ. Трампын гадаад бодлогыг ерөөс яг тэгж үзэж байгаа. Ерөөсөө America First тий Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхол, үндэсний ашиг сонирхол одоо сонирхлыг нэн дэргүн тавьсан. За тэгээд олон судлаачид бол яг тэгж үзэж байна л да. Яг Америкийн одоо Трампын гадаад бодлогыг бол өнгөсийг илүү одоо ашиг хонжоо харсан гэхүү тий одоо assertive гэдэг байгаа тий. За тэгээд transactional гэдэг. Одоо ажил хэрэгч гэхүү эсвэл одоо юу гэдэг юм ашиг сонирхлоо тулгсан. Тэгээд тохиролцоонд илүү одоо голсон тийм юм байстай. Энэ ийм одоо үзэл хандлага бол давмгайлж ийн гэж үзэж байгаа тийм. Трамп ерөнхийлөгчийн бас гадаад бодлого ашиг сонирхлын Америкийн нэгдсэн улсад юу бий болох гээд юуг авах гээд байна ч гэдэм үү ямар хэрэгтэй зүйлийг хийх гээд байна гэдэг бол мэдээж яхахгүй анхаарлын төвд ингээд ороод ирж байгаа. Энд дээр бас нэг хүндхгүй орхиж болохгүй нэг хоёр гол зүйл байна. Юу вэ гэхээр Гринланд болон Панамын сууг байгаа да тий. Энд дээр ер нь ерөнхийлөгч Трампын хувьд Америкийн нэгдсэн улсын бодлого ямар ашиг сонирхолтой байгаа юм бэ? Гринланд, Панамын сууг хоёр аль алин дээр нь ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын хувьд бол нэгдүгээрт эдийн засгийн аюул байдал тэгээд өөрөөсөө батлан хамгаалах аюул байдал тий. Эдийн засгийн аюул байдал гэдэг л гол ашиг сонирхол асуудал хөндөгдөж байгаа. Гринланд нь өөрөө ялангуяа одоо Арктикийн замууд нээгдээд одоо энэ байгалийн нөөц баялагийг ашиглах боломж нээгдэж байгаа үед эдийн засгийн талаас Америкийн нэгдсэн улс чухал. Тэгээд Гринланд өөрөө газар зүйн байршлын хувьд Оростой, Америктай, Европтой холбоотой ийм газар нутаг байгаа. Тэгээ бидний уншиж судалж ирснээс бас Оросын тал тэнцээ зэвсгийн туршилт хийдэг. Тэгээ бас ингээд зэргийн бааз энтертэй зэргийн ажиллагаа явуулдаг.
тийм бүс нутаг байгаа. Панамын сувг ч гэсэн мөн адил ер нь бол яг эдийн засгийн аюул байдал. Ягаад тэгэхээр Америкийн далайн худалдааны далайн тээврийн бараг 40 гаруй хувь нь яг энэ Панамын сувгаар дамжиж байгаа. Тэгээд Панамын сувг өөрөө Аз намхандлайг Карибын тэнгис тэгээд цаашлаа Атлантын далайтай ингээд холбож байгаа дөт тийм зам болж өгдөг. Тэгээд тэрүүгээр дамжаад Америкийн бараа бүтээгдэхүүнүүдийг бусад газарлуу бусад одоо дэлхийн өөр өнцгөрүүд рүү тээвэрлэдэг тийм чухал зам сувг байгаа. Ойролцоогоор бараг далайн тээврийн 40 орчим хувийг эзэлдэг. Тийм тэгээд Шингэрүүлсэн хий бас нэлээд тэрүүгээр яг дамжд юм байлээ. Тэг яг том зургаар нь харах юм бол ерөнхийдөө Латин Америк буюу хойд болон өмнөд Америкт Трамп одоо өөрсдийн нөлөөгөө дахиад бэхжүүлэх бусад том гүрнүүдийн нөлөө оролцоог хязгаарлах, тэнцвэржүүлэх. За тэр нэг хязгаартай холбоотой бас тэргээд тийм зорилго, тийм бодлого явж гэнэ бол гэж харж байна. Гринланд дээр судлаач Эрдэнэч танаас асууя. Гринланд дээр бас мэдээж Трамп болон Илон Маскийн хамтрал аягүй чухал байгаа да тий. Сонирхолтой бас байгаа да. Тэгээ Гринландд бас энэ ховор элемент буюу лит гэж ярьдаг нөөц ус нэлээд байх боломжтой гэсэн таамаглал яваад байгаа юм лээ. Та энэ дээр бас нэмээд мэдээлэл өгвөл. Тий Гринланд дээр газрын ховор элементийн одоо том хордууд бас байдаг те. За тэр бол бас эдийн засгийн хэмжээнд юм дээр ашиг сонирхол мэдээж байгаа. За тэгээд бас түрүү бас хэллээ Арктик те. Арктик руу гарах одоо төвч газар ч гэдэг юм уу. За ер нь бол геополитик, геостратегийн одоо даваа тал бол Гринландд маш их. Тэр утгаараа ер нь зүгээр Панамч ба Гринландч ба Трампын гадаад бодлогын одоо энэ хөндөж гаргаж ирж байгаа энэ асуудлууд ерөөсөө яг том зураг түрүүс хэллээ те. Америк нэгдсэн улсын нөлөөллийг дахин одоо бэхжүүлэх те. Нөлөөллөө бэхжүүлэх ийм тохиргоо одоо ийм санаа зорилго ер нь гадаад бодлогын цаана яваад байна гэдэг хамгийн гол мессеж. Америкийг ер нь дахиж агуу гүрний статусыг одоо хамгаалъя л гэж байгаа шүү дээ. Ер нь бол нэг үгээр монголчилж хэлэх юм бол тэгэхээр яг зөвөр Трамп ерөнхийлөгч болон Илон Маскийн хамтрлыг сая бас яг энэ газрын ховор элемент дээр яга авчираад тавьчихна гэхлээр мэдээж яхахгүй дэлхийн тэрбумтан тэгээ Илон Маскийн хувьд бол цахилгаан машин үйлдвэрлэл дээр чухал одоо байр суурь эзэлдэг энэ ч бол манлайллыг үзүүлээ явж байгаа. Тэгэхээр яхахгүй энэ ховор элементийн нөөц ч гэдэм үү ховор элементийг бас ингэж импортлж авч үйлдвэртээ ашиглах энэ зүйлүүд бол өөрт нь бас өөрийнх нь бизнесүүд нь бас нэлээд чухал байж байгаа учраас мэдээж ингэж хөндөж байгаа. Давхар хараад үзэх юм бол Украинтай ч гэсэн ер нь бол газрын ховор элементийн хилцлүүд ингэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр гурлаа яхахгүй ерөнхийлөгч Трамп болон тэрбумтын Илон Маскийн хамтралын талаар одоо сэдв рүү яриа маань бол хэлбихээр энэ хоёрын ер нь хамтарч ажилласан шалтгаан нь ер нь юу юм бэ? Зөвхөн юу гэдгийг сонгуульд ялах нь Трампын хувьд чухал байсан юм уу? Цаашд хамтрах нь чухал байсан юм уу? Миний мэдж сонсч ирсэнээр бол өмнөх одоо сонгуульт хугацаа буюу 2016-аас 2020 оны үед Трамп ерөнхийлөгч байх үед бол бас Илон Масктай тодорхой хугацаанд хамтраад тэгээ болж исэн. Ийм түүх бас байгаа юм билээ шүү дээ, тий. Энд дэр бас та хоёр маань судлаач хүний байр суурийг илэрхийлж энэс нь эхлэв. Тий ялчгүй энэ хоёрын одоо хамтын ажиллагаа гэх юм уу хамтрал бол үнэхээр одоо олон нийтийн анхаарлын төвд бол яарахгүй байгаа. Яг хоо 2016-аас 2017 оны үед болохоор зэрэг Илон Маск одоо Трамп ерөнхийлөгчийн одоо өмнөх одоо засаг захиргааны үед бизнесийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж исэн юм билээ 2016-аас 17 онд. Тэгээд за сая сүүл болохоор зэрэг за яг өмнө нь бол ингээд нэг бизнесийн одоо ашиг сонирхол юм байсан байна те. Аль аль нь бизнесмен. Бизнесмен. За 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд болохоор зэрэг Илон Маск арай илүү улс төрийн амбицтай гэх юм улс төрийн одоо итвэх гаргаж орж ирсэн тийм байдал ажиглаж байгаа. 2024 оны за Трампын одоо ерөнхийлөгчийн кампанид ажилд бол хэмжээний одоо хандаа өгсөн тий. За тэгээд Трампын улс төрийн төлөвлөгөө одоо байр суурийг нь дэмжиж тэрийгэ ч гэсэндээ одоо юу гэдэг
илэрхийлж тэ ингэж гарч ирсэн. Тэгэхээр одоо бол Трамп ерөнхийлөгч Илон Маск хоёрын тэр хамтын ажиллагаа хамтрал бол зөвхөн бизнес биш, улс төр бизнесийн одоо ашиг сонирхолд тулгуурлаж байна. Тэрүүгээр одоо хамтарч ажиллаж байна гэж хэлж болохоор байна гэд судлаач тэгж үзэж байгаа. За таны хэлдэг бас зөвлөдөө. Илон Маск бол одоо бизнесмен, одоо юу гэдэг Starlink, Tesla, SpaceX тэ одоо тэр том бизнесүүдэд бол одоо газрын хуур элемент, ашигт малтмал тэр бол маш чухал. За тэгэхээр Илон Маскийн хувьд бол мэдээж илүү доктортой бизнесийг бас хүсэж байгаа тодорхой. Тэгээд тэрэнд нь одоо улс төрийн дэмжлэг тий одоо хэрэгтэй. Тэр орон зай бол тэр одоо хүч бол одоо ерөнхийлөгч Дональд Трамп байна. Нөгөө талаасаа Дональд Трамп ерөнхийлөгчийн хувьд бол Илон Маскийн одоо тэр дэмжлэг, за санхүүгийн туслалцаа тэр бол магадгүй одоо ерөнхийлөгчийн сонгуульд ялахт нь хичнээн хувийн ямар нөлөө үзүүлсэн те тэр бол бас том хүчин зүйл гэж үзэж байгаа. За тэгээд энэ хоёр хүний одоо энэ хамтын ажиллагаа бол зөвхөн бизнесийн биш, улс төр бизнесийн юм давхар ашиг сонирхол хамтралд тулгуурлаж байна. Тэгээд энэ харилцаа нь одоо урт хугацаанд одоо юу гэдэг хэвээр хадгалагдана гэж судлаач үзэж байна. Илон Маск баг ингээ гаднаас нь ажиллахаар оролцохгүй юм байхгүй л да. Америкийн Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд тий гаргаж байгаа шийдвэрт. Тэгээд жишээлх юм бол өнөөдөр өглөө Маск твит хийсэн байсан. Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газарт төв headquarter тий төвд нь айлчилж байгаа уулзалт хийж байгаа зураг тавьсан. Тэгэхээр зөв бидний зүгээс судлаачдын зүгээс тий Маскийн оролт яг ямар асуудалд оролцох юм, оролцохгүй юм. Юу нэтэ хаваараа хязгаарлагдчихж байгаа гэдгийг л одоо тодорхойлох гэх юм уу те тогтоох их тийм сонирн байгаа. За мэдээж Илон Маск бол Трампын сонгуулийн ажилд зүгээр ч нэг 290 сая $, бол хандуулж байгааг баг. Тэгэхээр яхааргүй том ашиг сонирхол байж байгаа. Нөгөө талаараа бас хамтарч бас гар нийлэх боломж болцоонууд нэлээд харагдаад байгаа. Тэгээд засгийн газрын одоо үр ашгийг нэмэгдүүлэх, дээшлүүлэх юм хороо гэх юм уу юм газарт бол томилогдож байгаа нь ажиллаад явж байгаа хэдий ч гэсэн судлаач мөнх хоригл таны хэлж байгаагаар бол мэдээж бас юмд оролцоод байна. Хүүн хүртэл цагаан ордонд чөлөөтэй явж гин гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ хоёрын бас нэлээд чухал бас санаа үзэл бодол нийлж байгаа нэг цэг бас байгаад байгааг дэлгэрүүлээд тавс хэлээд өгөл. Энэ хоёр үний яг одоо санаа нийлж байгаа гэх юм уу те. Тэгээ гар нийлж байгаа тэр нэг цэг бол ерөөсөө засгийн газрын одоо үр ашгийг нэмэгдүүлэх одоо нэгжтэй засгийн газрын нэгж Department of Government Efficiency гэдэг. Трамп ерөнхийлөгчийн хувьд одоо өмнө нь байгаагүй ярьж байгаагүй шинээр одоо ярьж байгаа нэг зүйл бол одоо энэ deep state те. Америк нэгдсэн улсын тэр өшигний цаадах улс төр өшигний цаадах улс төрийн цаадах тэр далд тогтолцоо одоо авилга хэлэх үл гэдэг юм уу танил талын холбоо гэдэг юм уу одоо юу гэдэг тэр бохир заваан улс төр асуудлыг одоо шийдвэрлэнэ устгана гэдэг нэг юм зорилтыг бол за сонгуулийн кампанит ажиллаас эхлээл ингэ ярьж гисэн. Тэгээд 2024 оны 9 сард энэ Нью-Йоркийн эдийн засгийн клуб дээр хэлсэн үгэн дээр Трамп юу гэж хэлсэн гэхээр зэрэг Илон Маскийн зөвлөснөөр за би ерөнхийлөгч болвол те засгийн газрын үр ашгийг нэмэгдүүлэх одоо засгийн газрын төрийн байгууллагын одоо санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх ийм тусгай нэгж байгуулнаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл энэ хоёр хүн одоо сонгуулиас өмнө те энэ асуудлыг ярьсан байна. За Илон Маскийн хувьд Трампт магадгүй энэ асуудлыг одоо зөвлөсөн байна гэдэг нь бол харагдаж байна. За тэгээд тэр ч утгаараа одоо яг энэ нэгж байгуулагдаад за энэ нэгжийг одоо ахлах хоёр хүн ахалж байгаа те яг тэрний нэг хүнээр нэг одоо дараагаар нь Илон Маск ажиллаж байна. Тэгээд энэ байгууллага одоо тэгээ юу хийч вэ гэдэг ингээ харахаар зэрэг яг сүүлийн ер нь бол одоо 3 сарын хугацаанд ажиллаж байгаа ч гэсэнтэй бас их үр дүнтэй. Тэгээд тэр тэндээс гарч байгаа шийдвэр нь одоо юу гэдэг олон улсад их нөлөөтэй юм шийдвэрүүд гарч байна.
За нийт дүнгээр 3 сарын хугацаанд нийтдээ энэ 100 гаруй тэрбум Америк долларын одоо хэмнэлт одоо өөрөөсөө санхүүжилтийг илрүүлсэн ингээд тайлбар хэмжээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд юу гэдэг магадгүй үр дүнтэй байгаа ч юм уу тий. Тэгэхээр цаг хугацааны ихээр бол бүр их танигдад харах бах. Ягаргүй бас энэ нэгж газар нь өөрөө бас засгийн газрын айлч одоо үүрэгтэй департамент одоо нэгж газрууд руу хуруугаа хөлөө дүүрхээс өөр аргагүй юм л да. Үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд мэдээж бүгдэнд нь аудитын одоо шалгалтуудыг оруулж байгаа. Мөнх хөргөл таны хувьд юу гэж харж байна? Ер нь бол бас энэ deep state-тэй холбоотой дэлгэрүүлээд хэлвэл Яг түрүү ярьсан те миний нөгөө санаа болохоор Elon Musk-т оролцохгүй салбар байгуулга байхгүй байна гэдэг те. Тэгэнгүүт одоо яг энэ санхүүжилт үйл ажиллагаа нь жоохон бүрхэг олон нийтэд бас нээлттэй бус байдаг байгууллагууд бол нөгөө хөлс ахуулах байгууллага, тусгай албад баталгаа хамгаалах гэсэн одоо байгууллага салбарууд орж ирнэ. Тэгэхээр ийшээ ч гэсэн ингээ ажиглахаар Elon Musk одоо орохгүй байх бас боломжгүй юм байна л та. Тэгэхээр тануулын байгууллагууд баталгаа хамгаалах, за тэгээ гэрээ хэлцээнүүд, энэ зэвсэг техникийн үйлдвэрлэл гэл ингээл Elon Musk бол оролцоол явах нь бол ер нь ойлгомжтой юм байна гэж бодож байна. Тэгээд тэр дотроос мань хүн өөрөө бизнесмен хүн тэгээд өөрөө инновац гэдэг асуудлыг дандаа зарчмыг тавьдаг. Тэгэхээр тэр хүн тийшээ бас оролцох байх л та. Би яаж энэ инновац шин юм оруулж чадах уу, яаж өөрчлөлт авчирч чадах уу гэдэг үднэс бас хувийн амбиц ч юм уу тийм юм ажиглагдаж гарч ирэх байна. Бидний хувьд Монгол улсын иргэн сууж штэ тийм янз бүрийн өнцгөөс л харж байна л да. Одоо давуу тал, сул тал, эрсдэлтэй тал, эсвэл бол бас цор ганц боломж ч юм уу мэдэхгүй. Ер нь бол Elon Musk өөрөө маш том бизнесмен хүн байж байгаа. Тэгээд хийж байгаа ажлууд нь бизнесүүд нь бас нэлээд олон улсын шинжтэй бүр төв дэлхийн хэмжээний ажлууд байгаа. Түүний нэг нь бол SpaceX байж байгаа. SpaceX өөрөө NASA-та бас зэрэгэлдээ барагжил нэг талаараа өрсөлдөхүйц ингээд үйл ажиллагаатай явагддаг. Тэгэхээр магадгүй юу гэдэг хувь зүгээр дэлхийн иргэн талаас Марс руу аялал арай товчлогдох юм шиг. Яг гэвэл энэ бодлогын дэмжлэгүүдтэйгээр их гүрний одоо малгай дээр яваад малгай бодлогын нэгж дээр яваад очиж байгаа болохоор гэдэг талаас нь харж үзэж болох юм. Нөгөө талаас нь хараад үзэхлээр цахилгаан машин үйлдвэрлэл дээр хятадын том үйлдвэрлэгч BYD байж байна. Тэгэхээр Elon Musk нэлээд хэдэн жилийн өмнө бол BYD-гийн талаар сэтгүүлч ярилцлага аваад асууж хахад нэлээд тухуурхах байдалтайгаар Tesla бол хамаагүй илүү BYD болоогүй байгаа гэдэг одоо ийм мессежийг бол өгч ирсэн. Гэтэл өнөөдөр яг үнэндээ бол BYD борлуулалтаараа Азиад ялангуяа Хятадд бол Tesla-г хол орхицсон. Дээрээс нь хөгжлийн хувьд бол нэлээд өрсөлдөхүйц ингээд бараг зарим талаараа илүү ийм байдалтай яваад тах шиг байна. Тэгэхээр үүнд магадгүй одоо Elon Musk өөрөө Трампын хажууд байж байгаа хүн бол худалдааны дайнд Хятад болон Америк нэгдсэн улс хоорондын худалдааны дайнд бас нэлээд их нөлөө үзүүлээд байх юм болов гэж бас хараад байна л да. Тэгэхээр бизнесийн хүн бас ингээд улс төрт байх нь, бизнесийн том тоглогч улс төрт байх нь бас их нэлээд олон талаараа эрсдэл дагуулад байгаа юм шиг харагдаж байгаа. Ер нь санал нэг байна. Elon Musk Америк Хятадын хооронд худалдааны дайн болно гэдгийг мэдээд тий анханасаа за би энэ үйл явцад энэ асуудалд оролцох хэрэгтэй юм байна. Ойрхон байх хэрэгтэй юм байна. Би өөрийн бизнесийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд гэдэг бас ирмэлзэл байсан байхыг үгүйсэхгүй тий. Анхаал сонгуульд одоо ханд өгч эхэлсэн цагаас ч юм уу. Тэгээд яг нь Tesla-гийн хувьд сая нөгөө юу хувьцааных нь үн ханш нэлээд унсан байсан. Тэгээ BYD бол ерөөхдөө гүйцэд ирлээ те Tesla-г. Тэгээ яг зөв миний зүгээр хувийн зүгээр ажигласан юм бол Tesla тэнд хятадын зах зээл рүү орсноор технологийн ноу хав алдсан ч юм уу л гэж харсан. Тийм тэгэхээр чиний хэлсэнчлэн Musk-ийн нөгөө бизнес дандаа зөвхөн Америкээр хязгаарлагдахгүй те дандаа олон улсад ингээд
үйл ажиллагаа явуулж байгаа, борлуулалт хийгдэж байгаа, ашиглагдж байгаа тийм бизнесүүд байгаа. Тэгэхээр тэрийг яаж хамгаалах вэ гэхээр одоо өнөөгийн одоо дэлхийн нөхцөл байдал геополитикт те номер 1-т явж байгаа улс Америкийн засаг захиргааны ивэлд орж одоо бизнесээ хамгаалах ч юм уу энэ тавьсан зорилтонд хүрэхийг л эрмэлзэж байгаа байх л та. Боломж нэгэнт байгаа юм чинь боломжийг бол хатгах байх тий. Тогтолцооны юм байгаа юм чинь. Яг үнэ. Яг энийг одоо баттгах гэдэг юм уу нотлох одоо тусглаа болж байгаа бас нэг шийдвэр бол Америк нэгдсэн улс одоо Америк нэгдсэн улс руу импортлж байгаа автомашины сэлбэг хэрэгсэл ногдуулах татвараа 25% болоод нэмэгдүүлчлээ тий. Тэгэхээр энэ ч бас саний энерги асуудалтай холбоотой байж магадгүй л. Нэгэнт гурлаа бас нөө худалдааны дайн руу яваад орсон юм чинь тавчхан бас энэ тал дээр судлаачдын байр суурийг бас сонсохыг хүсэж байна. Ер нь бол Америкийн нэгдсэн улс болон Хятадын худалдааны дайн бас нэлээд хурцтмал гэх юм уу да. Түвшин рүү гарч ирж гин гэж хараад байна. Тэгэхээр энэ дээр хоёр маань тодорхой байр суурьудаа илэрхийлж. Худалдааны дайн яг түрүү одоо хэллээ те Дональд Трамп бол ер нь бизнесмен юм те. Тэгэхээр гадаад бодлогын ч гэсэндээ судлаачид одоо Америкийн нэгдсэн улсын үндэсний ашиг сонирхол бол Америк нэгдсэн улсад ямар ашигтай юм гэдэг тэр уур амьсгал бол гадаад бодлогот нь одоо тусглаа болж байна. Тэр үднээсээ за Америк нэгдсэн улсын за Европын одоо холбоотнуудтай хүртэл нэг асуултыг тавьж эхэлж байна л да. За Европын аюулгүй байдал Батлан улс салбарт одоо Америк нэгдсэн улс одоо дэмжлэг үзүүлээд байдаг, аюулгүй байдлыг хангаад байдаг тий. Гэхдээ Америк нэгдсэн улс өнөөдөр бидэнд те ямар ашигтай ашиг хонжоо байгаад байгаа бэ? Шудраг ус байгаа шүү гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодлогын яг нөгөө илрэл холбоотнуудтай хүртэл одоо энэ асуудлыг тавиа. За хоёр талын харилцаанд хүртэл яг энэ асуудлыг анхаарлын төвд оруулж ирж байна те. Америк нэгдсэн улсын хувьд Канада, Мексик зэрэг одоо худалдааны хөлтөмш орнуудтай бас протектүний татвар 20% болоод нэмэгдүүлчлээ тий. За ингээд дараагийн дугаарт мэдээж Америк Хятадын одоо худалдааны асуудал яригдана. За энэ дээр бас Америкийн байр суурь тодорхой тий. Одоо худалдааны тэнцлийг одоо тэнцвэрчүүлнэ. Одоо Америкт ашигтай байлгана. За тэгээд худалдааны импортын тарифуудыг өшөлтөд одоо нэмэгдүүлэх нь тодорхой болж байна. Худалдааны дайны асуудал дээр татвар ногдуулна, импортын тариф тавина гэд одоо ингээд энийг бүр юм компанид ажил болгоод бүгдэнтэй энэ асуудлыг хөндөж тавьж штэ тий. Тэгэхдээ бидний харж байгаагаар яг эцэст шууд нөлөөлж байгаа нь нөгөө Америкийн энгийн ард иргэд тий. Тэр хүмүүсийн худалдаж авах худалдаа болтол одоо хүндрэлтэй болно. Юмны өнөртөг нэмэгдэн штэ тий. Тэгэхээр яг одоохондоо яг ингээд тариф татвар ногдуулж байгаа боловч за Трампын засаг захиргаа энэ 4 жилийн хугацаа дуусах үед Америкийн эдийн засагт яг ямар нөлөө авчируу сөрөг байв уу, эерэг байв гэдэг нь л тухайн үед харагдах байх л та. Одоогийн түвшинд бол харах яг одоо нөлөө нь мэдрэгдэж эхлэх байна ч юм уу тийм. Тэгээд Трамп ч өөрөө сонгуульд анх компанид ажиллаа эхлүүлээ, сонгуульд нэр дэвшигтэй эдийн засгийн асуудлыг бол өөрөө үлгэж авч тавьсан тийм. Нэлээд хурцтай тавьсан. За инфляц өндөр байсан. За тэгээд Америкийн нэгдсэн улсын хувьд өдөртөл хөрөнгийн үн бас маш өндөр, энгийн ард иргэдэд хүндрэл авчижсэн тийм. Тэгээд сонгуульд ялахын тулд Трамп бол эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулнаа, эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг арилгана гэдэг сонгуулийн амлалт өгчтэй сонгуульд ялалт байгуулсан. Тэгэхээр одоо энэ амлалтандаа хүрч чадах нь үгүй юу? Энэ тариф татварууд эргээр нөлөөлөх нөө сөргөөр нөлөөлөх мэргээд Америкийн нэгдсэн улсын эдийн засагт тэр нөлөөг л ажиглаж анхаарах хэрэгтэй байна тийм. Гурлаа бас яриага Трамп сонгуульд бас ялсан үндслэл гэх юм уу да. Энэ чиглэл рүү аваад ирээ. Яг саяны бизнес эрхлэгч нартай зөвхөн Илон Маск гэлтгүү бас бусад Америкийн мундаг юм бизнес эрхлэгч нартай ч гэсэн үзэл бодол тодорхой on the same page гэж ярьдаг шүү дээ. Нэг хуудсан дээр очсон учраас бизнес эрхлэгч нарын бол дэмжлэгийг авч чадсан болов уу гэж бодож байна. Тангара өргөх ёслол дээр нь Jeff Bezos болон Mark Zuckerberg ч гэдэг юм уу.
энэ том бизнесмэнүүд бас байж исэн. Тэгээд Zuckerberg-ийн хувьд ч гэсэн өөрийнх нь хилдэг ярьдаг зүйл донд нь байдаг нэг юм нь яхаарахгүй одоо энэ сошиал том платформын эзэн учраас бусад бас орнуудын платформудтай харьцуулж нэгдүгээрт бас энэ өрсөлдөөнийг харж тодорхойлж явах шиг байна. Нөгөө талдаа бол мэдээж яхаарахгүй хэмэл оюун ухаанд нэлээд гүн ороод ингээд явж байгаа хүний үед бас олон талаас нь хардаг байх. Миний зөвөр сүүлд ажиллаж ирсэнаар бол Bloomberg-ийн Emily Chan-тай хийсэн ярилцлаган дээр хятад улсаас одоо бид технологийн хөгжлөөр тасарч одоо чадахгүй байна. Ер нь бол бид нар ингээд урд нь алхсан ч гэсэн үсрээл нэг 8 сарын хугацаагаар л дөрүүлж байна. Хятадууд бол араас асар урдтай ингээд хөгжиж байна гэд ингэж хэлээд байгаа. Тэгэхээр миний зүгээр ингээд нөө цуглуулж авч байгаа мэдээлэл фактуудыг ингээд анализ хийгээд хараад үзэхлээр Америкийн нэлээд олон бизнес эрхлэгч нар яг харахгүй өөрсдөө хамгаалуулах энэ чиглэл дээр бол нэлээд ач холбогдол өгөөд байгаа юм болов уу гэж зөв ажиглаад байгаа. Нөгөө талдаа яг таны хэлдгээр иргэдийн бас асуудлуудыг шийдэх ёстой шинж маш олон талын улс төр өөрөө маш өргөн хүрээнд явж байгаа учраас нэг талдаа бол бизнес эрхлэгч нарын хүс сонирхол одоо юу гэдэг дэмжлэгийг бол тэгж авч байна. Нөгөө талдаа иргэдийн дэмжлэгийг эдийн засаг талаас нь авч байна. Гэхдээ бас иргэд бол маш олон төрлийн иргэд. Залуучууд байна, өндөр наснууд байна. Тэгэхээр энэ хүмүүст яаж ямар арга барилаар бас оновчтой сонгуульт ажиллаа явуулж тэ илүү бас ямар амлалтуудыг дөрөвний хавд дээр нэмээд хэлэхэд өгч ийж бас сонгуульт ялт байгуулваа. Үндсэл нь юу байваа гэдгийг бас яригдж байна. Elon Musk бол нэлээх анд өгсөн, нөлөөлсөн. Musk өөрөө Twitter X-ийн платформын эзэн. Тэгэхээр тэр бол ингээд төлхөө нэлээд ашиглагдсан сошиал медиа захимжүүлжээнд бол ер нь сонгуулийн кампанид ажлын ялалтыг ингээд хараад үзэхээр мэдээч хэрэг ял байгуулахад тулд иргэдийн санал авах хэрэгтэй. Тэгэхээр Трампын багийн гэх юм уу хаана одоо Трампын одоо өөрийнх нь кампани ажлынх нь зохион байгуулахдаа за яг хаанаас аль одоо нийгмийн бүлгээс санал авах уу, аль нь эргэлзээтэй вэ гэдгийг мэдээж тодорхойлж байгаа бах. Тэгээд эдийн засгийн асуудал, инфляц өндөр байсан, үйл хөдлөлийн үн өндөр байсан. За Трампын өшөө басны гаргаж тавьсан асуудал мэдээж хэрэг нөгөө цагаачлалын асуудал цагаачлалын асуудлыг би ингээд зохицуулнаа гэсэн. За бас эрүүл мэндийн салбарт реформ хийнэ гэсэн. Тэгэхээр яг энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч ирсэн асуудлуудыг Трамп ерөөхдөө би шийдэж өгнө. Энэ асуудлыг нь би одоо даван туулахад одоо нэмэр болно. Манай засаг захиргаа үр дүнтэй ажиллана гэдэг амлалтыг өгсөн. Тэр ч гэсэн тэр нь иргэдэд одоо санал өгч ирсэн хүмүүст хүрсэн гэж харагдсан. Тэгээ яг Трамп өөрийн кампанид ажиллалтынх нь бас нэг өрмөц ажиглагдсан зүйл гэх юм бол уламжлалт хэл мэдээллийн хэрэгслийг ашиглахаас илүү Трамп сошиал медиа захимсүүлжээ. За бид нар хийж байгаа шиг подкастууд илүү их оролцох ч юм уу, илүү инфлюенсерүүд ашиглах. За жишээлх юм бол Joe Rogan гэдэг нэлийн алдартай подкаст нэвтрүүлэг явуулдаг. Тэрэнд орж ярилцлага өгөх ч юм уу тэгээд өөрөө залуу бөгөөд эрэгтэй сонгогч руу илүү их одоо төлхөө зорилго болгож ажилласан. Тэгээд тэндээс ч гэсэн хангалттай санал авч чадсан гэж хүрч чадсан гэж харагдсан. Тэгээд Трамп өөрөө мэдээж нөгөө хил мэдээл олон нийтийн анхаарлыг татахтаа бүр ингээ мэрэгссэн. Тийм гаргуу болцсон тийм хүн байгаа Тэгэхэд тэр нь ч гэсэн бас нөлөөлсөн гэж харж байгаа. Одоо өөрийнх нь өрсөлдөгч Kamala Harris-тай харьцуулахад Трамп бол олонний анхаарлыг татахтаа илүү мэрэгссэн. Тэгээд Трамп зөвхөн гинт гарч ирсэн хүн биш. Энэ хүн өөрийн брэнд, өөрийн тэр имиж гэдэг юмыг маш удаан хугацаанд бүрдүүлж, хөгжүүлж ирсэн байгаа болохоор тэр нь бол ялт авчирхад бол туссан гэж байна. Ер нь бол барагжил олонний анхаарлалт байж иж тэрүүгээрээ өөрөө ирч хүчээ ингэж тижээдэг маягийн юм. Гэт хэлчихэд буруудахгүй бах тий. Тийм тэгэхээр Трамп маань бол өөрөө бас яхахгүй юм entertainment хүн байгаад байгаа. Ялангуяа бас Apprentice нэвтрүүлгээр нэлээд сайн залуучууд түрүү нөгөө та хэлж штэ эрэгтэй юм залуучуудад бас илүү их хүрхийг мессежээ хүргэхийг ингээд зорж исэн гэд
Магадгүй одоо тэр нэвтрүүлэгч гэсэн тодорхой хэмжээнд ийм бизнес хийх сонирхолтой залуучуудад бол маш сайн хүрж исэн. Дээрэс нь яг зөвөр миний мэддгээр бас Trump Tower-ыг анх одоо барьж байгуулахад тухайн үеийн хотын дарагтай бас нэлээд ойр байж исэн ч гэдэм үү. Давхар бас Roy Cohn гэдэг нэг мундаг өмгөөлөгч одоо хуульч хүн байдаг. Тэгээ энэ үнтэй бол маш сайн найзууд. Тухайн үед бол маш одоо нэр үнэтэй юм байсан. Өмгөөлөгч хуульч хүн байж байгаа шүү дээ. Тэгээ энэ үнтэй нэлээд сайн байсан, харилцаатай байсан. Тэгээд татврын хөнгөлтийг маш өндөр хэмжээний хөнгөлтийг эдэлж исэн ч юм уу. Энэ зүйлүүд нь яг харахгүй анханасаа бизнесийн амжилтанд хүрж явах энэ процесс үеэд бол яг харахгүй улс төрийн нөлөө ч гэдэм үү энэ бодлого тодорхойлогч нартай нэлээд ойр байх, магадгүй өөрөө бодлого тодорхойлогч болох нь өөрийнх нь бизнест хэр чухал вэ гэдгийг бол харцсан. Тэгээд entertainment одоо энэ ертөнцид хэрэг одоо хүчтэй вэ? Олон нийтийн дэмжлэгийг авахд ч гэдэм үү. Энийг бол маш сайн ойлгоцсон, мэдэрсэн юм хүн байх. Тэгэхээр ер нь бол энэ Трамп гэж хүн яг одоо бодит байдал дээр улс төр ч юм уу, entertainment юм яг л entertainment салбарын хүн юм уу? Эсвэл яг жинхэнэ бизнесмен юм уу? Тэ? Энэ хүний бас ингээд хийж исэн ч гэдэм үү. Ялангуяа одоо хэдүүлээ нэгэнт олон улсын харилцаа талаас нь харж байгаа учраас олон улсын харилцаанд өмнө ерөнхийлөгч байхдаа ч юм уу сонинж ихтэй ингээд гаргаж исэн үйлдэлүүд ч гэдэм үү. Энэ талаар бас сонирхолтой зүйлүүдийг ярил. Миний хувьд бол Трампыг яг бизнесмен хүн л гэж л хардаг. Тэгээ өөрийнх нь гаргаж байгаа тактик, хэлцээрийнх нь арга барил, шийдвэрүүд нь яг л бизнесмен хүн байдаг те. Зан авир арга барил тэр харагддаг. Гэхдээ яг өөрөө бол ингээ хоёр дахь удаага ерөнхийлөгч болоод тэгээ зөвхөн өөрийн бизнес биш одоо бол тэр хүн бол Америк нэгдсэн улсын гадаад бодлогыг тодорхойлж байна те. Тэгээ дэлхийн бүх үйл явц өрнөл янз бүрийн харилцаанд одоо шууд оролцож эхэлж байна л да. Тэгээд яг хуу Трамп гэдэг хүн өөрөө бизнесмен болохоор бизнесмен хүнд бол мэдээж хэрэг нөгөө имиж, сурталчилгаа, брэнд гэдэг юм хамгийн чухал тий. Тэр чиглэлээр бол бүр ингээд төгс мэрэгсэн яаж тэрийг өөртөө ашиглаж болох уу, яаж олонний анхаарлыг татчих болох уу, яаж өөрийн имиж, брэндээ илүү хөгжүүлж илүү олон хүнд тий хүргэх үү гэдэг тал дээр өөрөөсөө толгой нь угаасаа сайн ажилтдаг, мэрэгдэж чиглэлээр мэрэгцсэн юм шиг санагддаг. Тэгээд өөрийн тийм бизнесмен хүн өөрийнхөө брендийг бий болгох, тэр имижээ хөгжүүлэхийн тулд олонний анхаарал татах хэрэгтэй. Тэгээд Трампын гаргадаг зан авир одоо үйлдэлүүдийг харахаар олон нийтийн арга хэмжээнд оролцох ч юм уу, үг хэлэх ч юм уу тэгэхдээ худлаа яриад идэг. Илт худлаа ярьдаг ч юм уу тий. Одоо үнэн бодит биш юм ярьдаг тий. Тэгээд тэр нь гэхдээ өөрт нь амар ашигтай байдаг. Олонний анхаарлыг татдаг. Энэ Трамп ингээ ярьчих юм гэдэг ч юм уу тий. Ингээд сенсац болтож чаддаг. Тэгээд тэр нь ингээд алхам тутам ажиглагддаг гэхүүд тий. Тэг яг хуу өөр яг миний зөвхөн хувьд ингээд ерөөсөө нөгөө мартагддгүй нэг үйл явдал гэх юм бол анхныхаа одоо ерөнхийлөгч болоод удааг байхдаа Японы ерөнхий сайд Шинзо Абе цагаан хортонд айлчлаад тэгээд хэвлэлийн баг хурлыг игээд уулзаа сууж байхдаа гар ирээд 19 секунд л гарын ингээд тавьдггүй. Тэгээ ингээд Абег ингээд маш эвгүй байдалд оруулж исэн. Тэрний ерөөсөө ингээд мартагддаг байхгүй. Тэрний дараа нэг сар гаруун дараа байлуу дээ. Германы канцлер Ангела Меркель айлчлаад яг цагаан хортонд ингээд суугаад тэгээ гар ирээд ингээд зураг авах гэсэн чинь Трамп ингээд гүрийгээд ингээд урагшаараа суучдаг дээ. Тэгээ бас ингээд Меркель ингээд гайхсан байдалтай. За тэгвэл одоо бэл нэцтэйгээд ингээ өөрөө ч гэсэн ингээ гэдгийгээ суучдаг. Тэгээд тэр байдал, тэр зан характерыг харахаар бизнесмен хүн юм байна. Тэгвэл яг хуу зүгээр шуудах хэлэхэд одоо насны яваад ч юм уу те жоохон хүүхд шиг болоод ч юм уу ингээд янз бүрийн тийм үйлдэлүүдийг ингээ тэр тухайн моменттой гаргацдаг ч юм уу те. Тийм байдал ажиллагддаг. Зеленскийг Украины ерөнхийлөгч Зеленскийг яг дарангуулагч гэж хэлсэн бэ гэдгсэн чинь би тэгж хэлээгүй. Би тэгж хэлсэн гэж бодохгүй байна, санахгүй байна. Дараагийн асуулт гэж байгаа шүү дээ. Ер нь бол энэ характер одоо харизман бол айгүй юу гэдгийг нэг талдаа зөвүүн ч юм шиг. Зөв яг товч хэлэх юм бол мань хүн бол бизнесмен. Бизнесмен хүнд бол одоо publicity буюу те брэнд чухал. Тэрийг яаж авах вэ гэхээр мань хүн одоо худлаа ярьдаг ч юм уу. Одоо олонний анхаарлыг татчихуулах юу вэ? Тэр болгоныг л хийдэг юм байна да гэж л одоо дүгнсэн. Ер нь бол боксing тэмцээн хүртэл зохион байгуулад өөрөө хүртэл те
ийм зодоонуудад хүртэл оролцоод ингээд entertainment талаараа бол маш их олонний анхаарлыг татдаг юм хүн байж байгаа. Та нэмж бас ерөнхийдөө Трампын тэр хувь хүний одоо характер зам байдлын онцлог бол одоо зүгээр яхаа хувь судлаач хүнийхээ хувьд ингээд хэлэхэд одоо яг олон улсын харилцаанд ер нь тэгж ярьдаг шүү дээ. Олон улсын харилцаа бол нөгөө дайн болж иж нэг шин тохиргоо хийгддэг. Тэгээ нэг өөрчлөгддөг гэж ярьдаг те. Тэгтэл Трамп ерөнхийлөгчийн тэр хувь хүний тэр характер тэгээд тэр байдал бол олон улсын нөхцөл байдалд ерөнхийдөө тохиргоо хийхдээ хэмжээний тийм онцлог зан характер гэж ер нь бодогдоод байна. Ер нь бол яг хөө зур ажилтаар юу гэж дүгнж хардаг вэ гэхээр дийлэнх масс бол Трампт их дуртай юм шиг байна. Гэтэл бас яг одоо арай өндөр зэрэглэлийн бизнес эрхлэгч нар ч юм уу бас энэ бодлого тодорхойлогч нар гих зэрэг хүмүүс бол бас тодорхой хэмжээнд Трамп жоохон дургу юм шиг харагдаад байдیں۔ Тэгэхээр бусад орны удирдагч нар ер нь Трампыг юу гэж дүгнж хард юм бэ? Ялангуяа сая бас сонгуулийн дараа сонгуульд ялт байгуулсныхан дараа бол бусад орны удирдагч нар, ерөнхийлөгч нар ингээд мэдчилгээ хүргэж байд юм уу, үзэл бодлоо илэрхийлж байд юм уу? Одоо за гадаад бодлогот ингэхэндээ ийм өөрчлөлт гарах нь гэдэг байр суурьудаа илэрхийлдэг шүү дээ, тийм. Энд дэр Яг Трамп сонгуульд ялалт байгуулсны дараа Унгарын ерөнхий сайд Виктор Орбан те Америкийн түүхэнд хамгийн том иргэн ирэлт байлаа. Тэгээд дэлхийн ертөнцид одоо шаардлагатай хэрэгтэй ялалт байсан гэж өөрөө твит байсан билүү дээ те жиргсэн байсан харагдсан. Тэгээ ер нь бол Трампыг олон улсын бусад удирдагчид Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, за Канадын ерөнхий сайд байсан Justin Trudeau энэ төр бол ерөөсө прагматик хүн гэж л тодорхойлт юм байна лээ. Тэгээ мэдээж хэрэг Трамп гараад одоо удаагүй байна. Гэхдээ ерөнхийдөө гадаад бодлого ямар бодлого баримтлах нь яг уу аажмаар тодорхойлж эхэлж явах шиг байна. Гэхдээ зарим нэг түнш орнууд, худалдааны түнш орнуудад бол яг сонгуулийн дараа бол их бүрхэг байсан тий. Ямар бодлого хэрэгжүүлэх нь яах нь. Тэр үед бол зарим улсын удирдагчдод болгоомжлсон байдалтай мэдээж хэрэг ингээд ялангуяа Канада, Мексикт тий тариф татвар ноогдуулгингууд мэдээ таата бус хүлээж авч ирсэн. Зарим нэг бусад улс орны хувьд бол одоо үндсэрхэг илүү консерватив талдаа удирдагчд бол Трампыг одоо баяр хүргээд цаашаагаад таата дэмжсэн байдалтай хүлээж авсан тийм дүр зураг харагдсан. Яг харахгүй мэдээж олон улсын харилцаанд олон талаас нь хараад үзэж байгаа боломжлол эсвэл давуу тал ч гэдэг юм уу. Гурлаа бас түрүүн яриан дундаа нэлээд ярьсан America First the Make America Great Again гэдэг юм ингээд лозунгуудыг хэлээд яваад байгаа. Гэхдээ эдгээр бол зүгээр ч нэг хоосонгүй өмнөд байгаа даа шүү дээ. Гадаад бодлого ер нь хэр өөрчлөгдөн олон улсын харилцаанд Америк нэгдсэн улсын гадаад бодлого хэр өөрчлөгдөн гэж харж байна. Мэдээж өөрчлөлтүүд бол гараад эхэлсэн. Тэгээд цаашд ер нь ямар төсөөлөлт таамаглалууд ер нь том зургаараа байна гэж харж байна. Ер нь яг ерөнхийлөгч Трампын хувьд зүгээр ч нэг олон нийтийн анхаарлын төвд байгаад байгаа юм биш те. Цаана одоо энэ улс төрийн урай лозунгууд нь цаана ерөөсөө тэр дотоод бодлогоч тэр гадаад бодлогоч тэр одоо яг асуудлаа унсан байна. Тэгээд тэр нь одоо олон нийтийн дэмжлэг авч байна гэж үзэж байгаа шүү дээ. За худалдааны дайн гэдэг чинь ерөөсөө эдийн засгийн асуудалтай. Эдийн засгийн ашиг сонирхол Америк эдийн засгийг одоо сайжруулъя, хүчрхжүүлъя гэдэг санаа. Тэгэхээр ер нь зөвхөн базаад хэлэхэд дотоод бодлогын хувьд бол ерөнхийлөгч Трампын дотоод бодлогын тэргүүлэх чиглэл нь бол эдийн засаг тий эдийн засгийн шинжилгээ, эдийн засгаа сайжруулъя, хүчрхжүүлъя. За тэгээд бас түрүү яригдсан одоо иргэдэд чиглэсэн хууль бус заагаачлалын асуудал байна. За эрүүл мэндийн салбарт хийх тэр реформын асуудал байна. Орон сууцны. За тэгээ орон сууц, за үйлдвэрлэх хөрөнгөний зах зээл, за боловсролын шинжилэл байна тий.
За ингээд яг нөгөө бодлогууд нь бас яг одоо прагматик те яг асуудлаа онсон юм байгаа учраас бас дэмжлэг байгаа. Хоёрдугаар бас нэг түрүү яг яригадад өнгөрсөн deep state гэдэг. Яг өмнөх ерөнхийлөгчийн бүр их хугацаанд бол байгаагүй. Энэ удаад ингээ шинээр гарч одоо юу гэж ярьж хөндөж гаргаж ирж байгаа энэ асуудал бол Америкийн тэр бохир цагаан улс төрийг цэвэрлэнэ гэж яриад байгаа энэ асуудал. За энэ дотоод бодлогын хувьд бол ийм. За гадаад бодлогын хувьд бол ерөөсөө яг Америк нэгдсэн улсын ашиг сонирхлыг энэ тэргүүнд тавьсан. За Америкийн нэгдсэн улсын нөлөөг одоо олон улсад бэхжүүлэх зорилготой. Тэгээд прагматик шинжтэй ийм гадаад бодлого хэрэгжүүлж байна гэж өнөхөд нь яг энгийн үгээр хэлбэл тайлбарлаж байна. Тэгээд цаашдаа яг ер нь үйл явц яг үгээр зэрэг Америк нэгдсэн улсын хувьд яг энэ Америк нэгдсэн улсын ашиг сонирхлыг энэ дөрвөн тавьсан өнцгөөсөө яг үгээр зэрэг олон улсын одоо гэрээ хэлэлцээрүүд олон улсын хамтын ажиллагаа эргэн харна. За яг энэ хамтын ажиллагаа энэ гэрээ хэлэлцүүд Америк нэгдсэн улс ямар ашиг хэмжээтэй ашигтай юм бэ гэдэг асуудлыг за ер нь улс орнуудын хувьд бас хоёр талын харилцаанд ч гэсэндээ энэ асуудал өндөгдөж байгаа тийм. Яг хоёр талын харилцаанд шудраг бос юм юу байна тийм. Америкт ашиггүй байна, ашигтай юм юу байна гээд хоёр талын харилцааг хүртэл яг хоёр талын харилцаанд хүртэл энэ асуудлыг одоо гаргаж тавьж байна. Гадаад харилцаа, гадаад бодлого, дотоод бодлого энэ зүйлүүдийг хараад үзэхээр одоо юу гэдэг гурлаа ингэж сууж байгаа Монгол хүмүүсийн хувьд Монгол болон Америкийн нэгдсэн улсын хоорондын харилцаа бас их сонирхолтой байж байгаа. Өмнө нь бол бас яг Трампыг бүр их хугацаанд ерөнхийлөгч байх үеэр нь бол бид нар бас энэ хоёр улсын хоорондох харилцаанд бол ахиц дэвшил гаргаж ирсэн үед бас байж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонголт одоо ажлынх нь хугацаанд тэг бүр их хугацаанд нь судлаачдын зүгээс бас ямар төсөөлтөө ямар эерэг өөрчлөлтүүд ч гэдэм үү бас ингээд сөрөг үр дагаврууд гарах боломжтой гэж юм зүр харж байгаа. За ерөнхийлөгч Трампын нэгдүгээр бүрэн эрхийн хугацаанд буюу одоо 2016-аас 2020 оны хооронд Монгол Америк харилцаанд бас их онцлог онжилууд байсан юм билээ. Тухайлбал за Монгол Америк нэгдсэн улсын хоёр талын харилцааны түвшин болохоор 2004 оноос хойш иж бүрэн түншлэл гэдэг одоо статустай байж байгаад за 2018 онд хоёр талын харилцаа бол өргөтгсөн иж бүрэн түншлэл гэдэг одоо статустай болж шат агсан. За тэгээ хамгийн сонирхолтой нь яг жилийн дараа 2019 онд энэ харилцаа бүр стратеги иж бүрэн түншлэл гэдэг одоо төвшөнд хүрсэн. Тэгэхээр ерөөсөө ингээд жилийн хугацаанд одоо хоёр талын харилцаа бол хоёр шат агсан гэх юм уу? Өнгө айсан гэдэг өөрчлөгдсөн шат агсан юм үйл явдал болж исэн. Тэгэхээр бас Трамп ерөнхийлөгчийн бодлого тэр үйл ажиллагаа бодлого шийдвэрийн нөлөө бол хоёр талын харилцаанд бас тодорхой тусгалаа болж одоо нөлөөлсөн байдаг. Тэгэхээр яг одоо Орос Украины дайны дараа за ер нь Америк нэгдсэн улсын гадаад бодлогын тэр анхаарал те Аз төв рүү одоо эргэн ирнэ. Аз төвд одоо холбоотнуудтайгаа харилцаагаа эргэн харна гэсэн хүлээлт бас байна. Тэгэхээр тэр бодлогын нөлөө бас Монгол улсад Монгол Америкийн харилцаанд бас яаж тусах бол тэр бол сонирхолтой. Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо Хятад улсыг гол өрсөлдөгчөө гэдэг ингээд зарлалцсан тийм. Тэгэхээр Монгол улс Хятад улстай ингээд хөрш зэрэгэлтэй орны хувьд яах аргагүй Америкийн нэгдсэн улсын одоо Аз намхан талаа Азийн бүс нутагт хэрэгжүүлэх бодлоготой уялдаж холбогдож ирэх нь бол гарцаагүй. Тэгэхээр бид нэр судлаачдын зүгээс бол Америкийн нэгдсэн улс одоо Трампын засаг захиргаа, шинэ засаг захиргаа Аз намхан талаа бүс нутагт Аз буюу одоо зүүн хойд Азад ямар бодлого хэрэгжүүлэх үү, ямар үйл ажиллагаар илүү гол анхаарах уу гэдгийг бид нэр л одоо сайтар ажиглах, таамаглах дүнэлт хийх тийм шаардлага үүсэж байна. Ер нь гэхдээ бас их сонирхолтой. Монголчууд өөрөө энэ Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогоос
бодлоготой юу гэдэг дам нөлөөгөөр нэлээд олон зүйлээр дээр холбогдоод байгаа юм шиг байна. Одоо Украин Оросын дайн гэдэг үзэхлээр ч Орос өөрөө манай хойд турш байж байна. Хятад болон Америкийн нэгдсэн улс хоорондын худалдааны дайн гингүүд бас хятад өөрөө манай өмнөд турш байж байна. Ингээд манай хоёр хөрш маань өөрөө том гүрнүүд байгаа учраас давхар дахиад нэг юм нь болохоор ер нь үр ашгийг нэмэгдүүлэх гэдэг байгаа шүү дээ. Энэ чиглэлийн хүрээнд бол маш олон хандив зээл, тусламж ч гэдэм үү энэ олон улсын шинжтэй байгууллагуудад өгдөг одоо мөнгөн хөрөнгө оруулалтуудаа бол танаад ирж байгаа нь бид нэр өөрөө бол хангалтаас хөгжсөн орн биш хөгжиж яваа. Тэгээ ер нь бол бас өөрөө тал руугаа. Гэтэ саяхан нэрээ төвшөө ахсан гэж би бас мэдээлэл авсан. Тэгэхээр ер нь нэг одоо юу гэдэг зэрэглэлийн хувьд тим төвшний улс учраас бид нарт бас энэ зээл тусламж ч гэдэм үү энэ зүйлүүд бас дагаад буурчих магадлал байгаа юм биш үсттэй. Магадгүй одоо ингээл нүүбийн санхүүжилт ч гэдэм үү зарим ажлууд бас багасж танагдах ийм юмнууд харагдаад байгаа юм шиг байна. Тэгэлгүй ах уу тий Трамп гарч ирсэнээс хойш зэгсэл захиргаанд USAID-ийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгээ манад зөндөө олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн тийм байгууллага тий. Тэгэхээр ер нь энэ тусламжийн чиглэлээр бол тусламж дэмжлэг санхүүжилт ер нь зогсох хандлагатай байна л да. Тэгэхээр бидний хувьд одоо юу гэж үзэх вэ гэхээр за нэгдүгээрт мэдээж хэрэг түрүүнд дурдсан Хятад Америкийн худалдааны дайн манад яаж нөлөөлөх вэ? Бид нэр яаж өөрсдөө эдийн засгийг хамгаалах вэ? Энэ бэлтгэв тий өөрчилж. Хоёрдугаарт нь хэрвээ ийм тусламж санхүүжилт хүмүүнлэгийн чиглэлийн ч юм уу тий энэ санхүүжилтууд зогсчих юм бол бид нэр яаж тэр улстай эдийн засаг худалдаа ч юм уу тий бусад чиглэлээ хүмүүнлэгийн санхүүжилттэй зогсчих юм бол бидний бодох одоо анхаарах ёстой зүйл нь тэгвэл эдийн засгийн харилцаагаа яаж цааш нь хөгжүүлэх вэ? Яаж хөрөнгө оруулалт татах вэ? Гэдэг асуудлыг л одоо сайтар судалж тэгээ хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарах хэрэгтэй л байна. Тийм. Маш сонирхолтой үзэгдлүүд гарч болцсошгүй юм шиг харагдаад байгаа. Ер нь бол Монгол битгээл яг хажуудах одоо Мексикээс жишээлбэл цагаачлалыг ингээл зогсоох бодлого ер нь бол үндсэрхэг юм бодлогууд нэлээ явж байгаа энэ цаг үед бол манайхчаа өөрөөсөө Америкийн нэгдсэн улстай шууд нислэгтэй болох дөнгөж энэ одоо үе дээрээ явж идэг. Тэгэл бас Монголоос ч гэсэн бас виз гаралт жишээлбэл яах вэ гэдэг юм мэдгүй зөөр Монгол иргэнтэй холбоотой ч гэсэн асуудлууд нэлээ өндөгдөж тавьж яригдах юм шиг. Нөгөөтэйгүр бас миний асуухыг хүсэж байгаа нэг асуулт байгаа. Трамп өөрөө яг энэ удаа ерөнхийлөгч болохоос өмнө одоо гэп авсан энэ хугацаанд өмнөх одоо бүр эрхт хугацаанд дуусаад саяны бүр эрхт хугацаа эхлэх хүртэл энэ хугацаанд бол өөрөө бас тодорхой хэмжээнд шүүхтэр маргаантай олон бол асуудлууд ингээ хөврөөд явж исэн. Тэгэхээр магадгүй ерөнхийлөгч болж байгаа нь өөрөө Трампын хувьд ч гэсэн эргээрэлт. Make America Great Again гэдэг ч одоо бас ингээд Америкийг comeback хийх гэж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол хувийн бас нэлээд юм ашиг сонирхлууд бас зүйлүүд нэлээд байна уу да гэж ажиллаад байгаа. Тэгэхээр хувийн талаас бас энэ яагаад ерөнхийлөгч болж байгаа өөртөө хамгаалалт хүссэн юм уу? Эсвэл бол үнэхээр яг ингээд энэ бохир улс төрийг ер нь нэг зэгцлэх ёстой гэж үзээд байгаа юм уу? Эсвэл бол бизнесийн төвшөнд нэлээд дахиад том юм харцсан байж идэм болоо гэд. Тэгэхээр Трамп өөрөө яагаад ерөнхийлөгч болов хувь талаасаа гэдгийг бас асуух хүсэж байна. За яг Трамп өөрөө одоо бараг 78 настай хүн байгаа тий. Тэгэхээр бас нас нь өндөр болчлоо. За тэг өөрийнх нь ерөнхийлөгчийн хугацаа дуусахад 82-тай байна гэсэн үг тий. Тэгэхээр тэр хүний хувьд бол одоо дахиад дараагийн бизнес, дараагийн шин зах зээл ч юм уу тим юм харахаасаа илүү одоо өөрийн гэсэн legacy буюу тий. Одоо ямар юм үлдээх үү, өөрийг нь хүмүүс дараа нь юу гэж ярих уу, ямар хүн гэж тодорхойлох уу, хийжсэн гаргасан шийдвэрүүдийн одоо тий түүхэнд ямар байдлаар хүмүүс хүлээж авч үлдэх вэ гэдэгт л одоо Трамп өөрөө анхаарах тэрэнд ач холбогдол илүү одоо их болов хоёр дахь удаага гэж харж байгаа. Тэг яг үнэ одоо хувийнхаа хувьд бол одоо түүхэнд үлдэх нэг тэр эрмэлзэл байна тий. Энэ хүн бол өөрөө ингээ уналт босолт тий жинхэнэ одоо драматик юм замналаар амьдарч ирсэн өнөөдрийг хүртэл явсан хүн байж байгаа. Тэгээд
бичсэн номууд нь бас байдаг те. Art of Deal тэгээд нэлээд уналтаас буцаж бас гарч ирэхтэй Art of Comeback гэл те. Магадгүй энэ удаагийн одоо энэ ерөнхийлөгчийн бүр их одоо энэ ажлынх нь хугацаа дууссаны дараа бол дахиад бас нэлээд чухал юм ном бичигдэх болов. Тэр нь бас нэлээд дүүлэн шууган тарих болов гэсэн хүлээлт байгаа даа л та. Ерөнхийлөгч Трампын хувьд бол бас за ерөнхийлөгч сонгуульд бас одоо нэлээд өрсөлдөөн дундаас те тэр нэлээд ширүүн улс төрөөс гарч ирсэн. Гарч ирлээ гэж одоо судлаачд үзэж байна. Тэгээд тэрийг ямар жишээ одоо баримтаар зөөрүүлж ярьж байна гэвэл 1961 он бахад те Кеннеди ерөнхийлөгчийн нөгөө амьсаа алдсан тэр аллага. Тэгээд Дональд Трамп ерөнхийлөгч сонгуул өрсөлдөж явах үеийн нөгөө амьсанд халдлага хоёрыг харьцуулаад за улс төр дотоод улс төр бол ширүүн байна те. Тэгээд энэ ч бас одоо ерөнхийлөгч Трамп гарч ирээд одоо deep state гэж ярьж байгаа те. Энэ бохир зам улс төрийг цэвэрлэнэ гэж ярьж байгаа ч гэсэндээ бас тэр Америкийн дотоод улс төр одоо ямар нөхцөл байдалд байгааг бас харж болох юм болов. Миний хувьд Трамп гэдэг хүнийг бодохоор одоо өөрийн гэсэн тэр түүхэнд ямар хүн те юу хийсэн гэдгээр одоо үлдэх үү гэдэг дээр Трамп өөрөө гол одоо түүний хувьд гол анхаарч байгаа асуудал. Тэгээ манай хоёр хөрш улсад те Путин, Ши Жинпин хоёр өдөртөгч бол маш олон жил одоо төр эрхийг барьлаа. Тэгэхээр энэ хүмүүсийн залгамж халаа яригдана удахгүй. Тэгээ энэ игзэгтэй энэ мөчид Трамп Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр өөрийнх нь тэр legacy гэдэг юмыг үлдээх боломж нь бас яг өөрт нь одоо олгогдож ийн л гэж харагдаж байгаа. Энэ дэлхийд дээр те дэлхийн геополитик олон улсын харилцааг яаж тодорхойлохын дараагийн энэ дэг журам гэх юм уу те олон улсын дэг журмыг тогтоох тийм бас боломж өөрт нь opportunity гарч ирж байна. Трамп өөрөө анх энэ бизнесийн салбар руу орж ирэхдээ Fred Trump гэдэг түүний эцэг байгаа те. Магадгүй зүгээр миний л хардаг байрсан шүү. Аавдаа эхлээд өөрийгөө нотлох гэж Трамп Tower-ын том ажил руу орж гарч ирж ирсэн болов гэж боддгийн. Түүний дараагаар дараагийн амбиц нь болохоор Trump гэдэг брендийг түгээх. Ерөөсө Trump Tower тэгэл нөгөө нэг Taj Mahal энэ төр гээл хүртэл хийгээл тэгэл тэр нь бас фейлдэл тэг казино энэ төр хийгээл ер нь маш их юмнууд хийсэн шүү дээ. Trump брендтэй маш их юм хийсэн. Тэгэхээр Trump гэдэг брендийг өөрөө маш сайн дэлгэрүүлээ одоо маш олон хүн танил болъё гэдэг ч юм уу ийм амбиц байх шиг байсан. Зөвхөн Америктүүдийг баг дэлхийд дахиад те. Тэнгүү түүний дараагаар болохоор ингээд улс төр рүү ороод ирэнгүүтлээ одоо миний харж байгаа үнцэг болохоор нэрнгээсээ одоо Америкчуудад те ер нь дэлхийн хэмжээнд өөрийгөө нотлоод харуулъя. Үнэхээр түүхэнд үлдэх одоо чухал зүйлүүдийг хий гэдэг үнэн сэтгэл бас байгаад байгаа юм болов гэж болвол би хардیں۔ Тэгэхээр энэ хүн одоо амбиц нь бол ингэж явсан. Энэ нь бол ялагдахыг хүсдэггүй хүн баг. Бүх зүйл дээр те. Уналттай маш олон үе байсан. Ялагдахыг хүсдэггүй. Сая ч гэсэн өмнөх Жо Байдентай өрсөлдөд ялагдсан. Гэтэл одоо энэ ялагдал бол бодиттой биш шүү гэдгийг нотолж хүлээн зөвшөөрөхгүй маш удаа явсан тийм. Тэр зүйл бол дахин өөрийг нь ерөнхийлөгч болгох энэ зүйл рүү аваад ирж байгаа л гэж бодож байна. Тэгэхээр Трамп ерөнхийлөгчийн хувьд судлаачдын бас нүгж байгаа Трамп ерөнхийлөгч бол зорилготой гарч ирсэн тийм. Түүнд бол одоо юу гэдэг том тодорхой төлөвлөгөөнүүд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр ер нь бол гурлаа бас яриагаа энэ үргээд ер нь бол дуусгая. Нэгэнт түрүүн бас Fred Trump гэдэг түүний эцгийн талаар ярьж ирсэн. Тэр баримт киноч гэдэг юм уу ном зохиол дээрээс ингээд хараад үзэхлээр түүний эцэг бол өөрийг нь угаасаа ялагдахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд бол хүмүүжүүлсэн юм байна гэд ойлгосон. Багтаа ингээд хүүхдүүдтэй тоглож байгаа ч гэсэн ялагдж байгаа хүн бол тэгэл лүүзер. Тэр ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх энэ нөхцөл байдлыг багаас нь зүгээр нэг юм жижигхэн дадал жижигхэн одоо бодол санаа олгож ингэж түүний тархинд суулгаж ийсэн. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын тэргүүн манлаа болтсон олон улсын харилцааг бол тэр чигээр нь тодорхойлох хуц ийм том хүчтэй тоглогч болгоцсон. Явж гинэ гэж ойлгож байна. Тэгэхээр цаашд бол энэ хүн дээр бас энэ хүнтэй холбоотойгоор хийгдэх үйл явдлуудыг чиг тавин ингээд хараад
бид нар бол шимтэд явах нь байна. За тэгэхээр ямар ч сан өнөөдрийн гурвангийн яриа бол энэ хүрээд дуусж байна. Та хоёроо бас ирж дэлгэрэнгүй сайхан ярилцсанд маш их баярлалаа. Мэдээж өшөө яриад байвал одоо нэг цай тавьжаад яриа суувал шүнжэнгөө өдөржингөө ч ярьж болохоор юм сэдв байгаа. Гэхдээ бас чухлуудыг түүж ингээд ярихыг хичээлээ. Гурвангийн яриа бол эхний дугаар байж байгаа. Тэгээд даруухан ч гэсэн бас нэлээд дотроо юм агуулгатай яриаг бол хийж чадсан болоо гэж бодож байна. Тэгээ нөгөө эрдэмт хүн даруу гэдэг шиг манай хоёр бас нэлээд даруухан яриад ангууд би ч бас өөрөө ингээд уусаад ер нь бол нэлээд даруухан яриа болчлаа. Гэхдээ ер нь бол бас нэлээд чухал поинтууд, санаанууд бас гараад авсан болоо гэж бодож байна. Та хоёрын цаашдаа ажил үйлсэнд амжилт хүсье. Тэгээ бас Америкийг яаж хэрхэн агуу гүрэн улс дахиж болохыг эдлээ харцгаая. Бас мөн адил Трампын эргийн эрэлт хэрвээ ахыг хаана хүрээ зогсохыг бас ажиглаж харцгаая те. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст ч гэсэн сонирхолтой өөрсдөд бас хэрэгтэй мэдээлэл хүрсэн гэж найдаж байна. Баярлалаа. За та бүхэн ч гэсэндээ баярлалаа. За цааш тань ажилд бас амжилт хүсье.